Тэгэхээр ерөнхий сайдын асуудал ярьж байгаа болохоос биш хамтарсан засгийн газрын асуудал бол яригдахгүй. Тэгэхээр зөвхөн ерөнхий сайдын асуудалтай холбогдуулсан тогтоолол одоо ялбарч чинь гэсэн үг юм байна шүү дээ, тийм үү? Тэгэхээр ардчилсан намын 8 сайдын хувьд ажиллаа өгье гэж болоогүй юу? Нэг нэгээр асууваараа манайхаа. Хин дэмжсэн. Гişүүн одоо бодож басан. Юу яриад байна? Өнөөдрийн засгийн газрын хуралдаанд та Бас байж би мэдээлэл өгье. Та нар ингээд энэ тэнд байгаа ховж юу яриад байна? Албан ёсны мэдээлэл өгье. Та нар явуулахгүй учраас би өгж штэ. Уг нь бол хэвлийн урал мурал хийж өгдөг болмоор байхгүй да. Тэгээ та хэд ингээд тийштэй гэж ингээд хоргоогоод харсан одоо босын явдлыг ярья. Өнөөдрийн хуралдаанаар засгийн газрын ээлжид хуралдаанаар тодорхой асуудлуудаа ярьсан. Одоо Монгол төрийн өвөл хэрэг бол 1 минут ч гэсэн гацаж болохгүй шүү дээ. 1 минут 1 өдрөөр гацаж болохгүй. Өнөөдрийн үүрэгтэй сайд нар бол ажиллаа хийж байгаа. Засгийн газар бол өнөөдөр ажиллаа хийж байгаа. Тэгэхдээ нийгэмд байгаа хүлээлт юу вэ гэвэл Монгол Ардын намын бах хурлын шийдвэр байгаа. Монгол Ардын намын бах хурл бол ямар шийдвэр гаргасан бэ гэвэл ардчилсан намыг одоо засгаас гарга гэдэг шийдвэр гаргасан. За энэ шийдвэрийн дараа ардчилсан намын дарга, одоо Ардын намын дарга, хүн намын дарга нар 2-3 удаа уулзсан. Уулзаад бид бол шулуухан хэлж байгаа. Би бол ардчилсан нам бол энэ саналыг хүндэтгэлтэй хүлээж авнаа. Энд дэр одоо эргэлзээд хийнэ гэлзээ байхгүй. Эргэж үцэхгүй. Ерөнхий сайд одоо та шийдвэрээ гарга гэдэг зүйлийг ярьж байгаа. Ерөнхий сайд ямар шийдвэр гаргах гэж байгаа тухайгаа сая засаг дээр ярьж байна. Одоо 2 сонголт байна. Нэг нь өргөдлөө өгөх, нөгөөх нь итгэл үзүүлэх хэсэг. Энэ бол үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэн. Ерөнхий сайд огцрохгүй байх гэдэг асуудал тусдаа шүү. Энэ бол их хурл шийдвэр гаргадаг. Их хурлын 126 гишүүн хуралдаад шийдвэрээ гаргана. Энэ нэг асуудал. Нөгөө асуудал бол ардчилсан нам засагт байхгүй тухай асуудал. Энэ бол цэг тавьчихсан. Байхгүй гэдэг дээрээ юу? Тийм, байхгүй гэдэг дээр цэг тавьчихсан. Тийм учраас хамтарсан заснаас гарна гэдгийг сая яагаад 100% юм бэ? юу вэ? Сая яагаад 100% гэдэг яриа байхгүй. Ардчилсан нам бол энэ засгийн газарт ажилуулахгүй гэд урилга өгсөн нам нь Ардын нам биз дээ. Ардын нам урилга өгсөн, бид тэр урилгын дагуу орсон. Мөн үү? Ардын нам гаргаж ийн. Бид бол учир шалтгаанаа л үннээ хэллэг гэж байгаа болохоос биш гарахгүй гэдэг зүйл бол ерөөсөө яриаггүй. Тийм учраас бол бүлэг дээр ерөнхий сайдыг орж ирж нөхцөл байдал юу болсон бэ? Яагаад ардчилсан намыг гаргах болсон бэ? Энэ тухайга дэлгэрэнгүй хэлээрэй, яриараа гэдэг ийм зүйлийг хэлж байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол хоёр юм ялгаад харчих. Нэг нь бол хамтрал байх уу, байхгүй. Ойлгосон. За одоо энэ дээр бол та бүхэн эргэлзээд хэрэггүй. Бүхэн энэ эргэлзээгээ тайлах хэрэгтэй. Хоёр дахь нь ерөнхий сайд биднийг засгаас гаргах эсвэл бид нар өргөдлөх ийм асуудал байна. Тэгэхээр энийг л ерөнхий сайдтай ярьж байгаа. Гурав дугаарт ерөнхий сайд хэрвээ бидний өргөдлийг хүлээж авахгүй эсвэл бид 8-ыг засгаас гаргахгүй гэж байгаа бол өөрийнхөө асуудлыг би тавина гэдэг байгаа байхгүй. Таны асуудал. Биш ээ. Хоёрд нь ерөнхий сайд өөрийнхөө асуудлыг би их хурлд оруулна гэдэг байхгүй юу? Тэр оруулах хэлбэрээ сая санал солилцсон төдий. Одоо би уулзалт хийхээр явж байна. Ойлгож байна. Тэгэхээр одоо шийдэл нь юу байх юм? 8 сайд өргөдлөө өгөх юм уу? Заавал ингээ ерөнхий сайд танаа намын 8 сайдаар барьцаалж байгаа юм шиг өөрийнхөө эрх ашигтаар ингээд зогсох юм бодлого хэрэгжүүлж штэ. Тэгэхээр ардчилсан намын 8 сайд заавал ингээд нэг ерөнхий сайдын үгээр за тогтоол оруулах нэ гэдэг хүлээлттэй байх ер нь шаардлага байгаа юм уу? Хугацаа алдахгүй шийдвэрлээ явах хэрэгтэй юм шиг. Бид нар бол хамтрахтаа ч гэсэн таллаас нь ярьж байгаад хамтарсан. Ер нь бол энэ Монголын парламентын хувь заяаны тухай яригч байгааг мэдж байгаа үз. Монгол улс цаашдаа парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө зөв шийдвэрүүд нь юу байх вэ? Магадгүй олон сонгуулийн дараа, магадгүй 28 онд хамтарсан засаг дахиад байгуулагдах тухай яригдэн шүү дээ. Тэгэхээр бол шууд гүгээд орчдөг.
эсвэл шууд хаалга хаачдаг гэдэг юм байхгүй шүү дээ. Процесс нь зөв байх хэрэгтэй. Эцсийн эцэст Монголын ард түмнээс мандат авсан 126 хүн шийдвэрээ гаргах гэж байхгүй юу? Ерөнхий сайдын тухайд. Ерөнхий сайдын тухайд шүү. Энэ 126 хүн шийдвэрээ гаргах учиртай. Энэ бол бүх хуулиараа тийм зүйл байхгүй дээ. Та ийм ярьж штэ. За юу ярьж. За. Ардчилсан нам бол одоо Монгол Ардын нам гар гэсэн учраас гарнаа. Гэхдээ ерөнхий сайд бол одоо хамтарсан засгийн газарт итгэл үзүүлээч гэдгээр тогтоолын төсөл улсын хурд руу оруулах гэж байна. Хэрэв улсын хурд дэмжих юм бол та нар засагтаа үлдэх юм шүү. Та нар тодорхой мэдээж таны мэдээж би бол их тодорхой хэлж штэ. 100% санал гэж засгийн газрын 100% санал 99% санал гэж байдгүй юм. Засгийн газар бол засгийн газар бол алах цогт тухай л ойлголт байгаа. Алах цогт тухай. Тэгэхээр засгийн газар байхгүй тухай их хурал дээр шийддэг зүйл биш. Ойлгож байна. Засгийн газар биш их хурлаас ерөнхий сайдыг л томилдог. Тогтоолоо та одоо ерөнхий сайд их хурал руу орох тогтоол засгийн газар тогтоол оруулахгүй байхгүй юу? Ерөнхий сайд өөрөө асуудлаа өөрөө оруулнаа. Хэлбэр нь ямар байх вэ гэдгийг л ярьж байгаа. Танай намын 8 сайдыг бол гарахгүй байх агуулга яригдчих юм байна шүү дээ. Танай намын 8 сайдыг ер нь гарахгүй байх. Энэ хамтрлаа үргэлжлүүлээ итгэл үзүүлэх гэж хамаагүй. Тийм байхгүй. Ер нь бол ийм ардчилсан нам бол ямар ч тохиолдолд ажиллаа хийж байгаа дараагийн засгийн газар эмхтэн байгуулагдахад гарчнаа. Битгий санаа зовцгоо. Та нар гарын үсгээ балансан дээр зураг энэ процессыг өөрсдөө аваа явах хүсэл байгаа. Эсвэл ман дотор гаргахыг хүсэж байгаа юм. Бид нар бол Монгол Ардын намын дарга бүлэг дээр орж асуудал юу болсон тухайгаа ярих ийм шаардлагыг тавьж байгаа. Ийм шаардлагыг тавьж байгаа. Одоо их хурал дээр яригдах зүйл бол ерөнхий сайд өөрийнхөө асуудлыг их хуралтайгаа засгийн газар л гэсэн үг шүү. Үгүй. Монгол улсын засгийн газрыг биш. Монгол улсын ерөнхий сайдыг Монгол улсын их хурал томилдог. Ерөнхий сайд засгийн газраа өөрөө бүрдүүлдэг ийм л хуультай улс шүү дээ. Энэ хуулиараа л явна. Тийм учраас итгэл үзүүлэх хэсэг асуудал. Тийм байх. Ерөнхий сайд үзүүлсэн ч үзүүлэхгүйсэн ч ямар ч тохиолдолд арсан намаа. аль ч тохиолдолд арчилсан нам бол гарна шүү дээ. Ерөнхий сайдын асуудал парламентаар ороход танай нам ер нь одоо дэмжих үү? Эсвэл одоо эсрэг коннект гарах уу? Тэрийг бүлэг дээр ярина шүү дээ. Бүлэг дээр ярина шүү. Тэр одоо арчсан нам нэг саналтай байна гэдэг ийм бүлэг гараа үсэг зөвлөж байгаа гэдэг. Ер нь энийг бүлгэн ухаар Ер нь бол ийм байгаа. Бүлгийн урал дээр яригдсан зүйл бол цаашид ардчилсан нам бол элдв одоо салж тоглохоо одоо саяны 2-3 гишүүн салж тоглоод хил амд ороод нь шүү дээ. Тийм учраас энэ салж тоглодог зүйл бол ардчилсан нам дээр байхгүй шүү гэдгээ л бүлэг дээр яриад байгаа. гэдэг одоо аргун тайлбар авсан уу? Харин тэр тайлбарыг өгөхгүй байна. Ерөнхий сайдыг болж өнгөрсөн үйл явдлыг ядаж арчилсан намын бүлэг дээр орж иж тайлбарлал гэдэг ийм л зүйлийг ярьж байгаа. Өнөөдрийн засгийн газрын хуралдаан дээр та суусан гэсэн шүү дээ. Танаа 8 сайд намлаа байсан уу? Ерөнхий сайд томьёолоо бол тодорхой бол хэлээгүй юм байна. Тэгээд та бүхэн зөв ерөнхий агуулгаар нь дэмжсэн үү? Яг засгийн газрын хуралдаан дээр 8 сайд дэмжсэн болоо. Мэдээлэлээр бол 100% саналаар дэмжлээ гэдэг. Юу дэмжиглээ гэж байгаа. Засгийн газрыг байгуулах унах асуудлыг их хурл ярьдаг юм аа. Би хэлээд нь штэ. Монгол улсын ерөнхий сайдыг томилж чөлөөлөх асуудлыг л ярьдаг. Тэр тухайд л байгаа юм. Яагаад ерөнхий сайд өөрөө их хурлд хандж байгаа вэ гэвэл хамтарсан засгийн газар гэдэг нь одоо миний итгэл үнэмшил юм аа. Тийм учраас энийгээ би ард түмний төлөөлөл болсон их хуралдаа асуудлаа тавьж шийдвэрээ авна гэж байгаа байхгүй юу? Бидний хувьд бол Монгол Ардын намын бах хурлын шийдвэрийг л хүлээж авсан. Ерөнхий сайдад одоо улсын хурлаар итгэл хамтарсан засаг байгуулъя гэдэг нь ч гэсэн бах хурлын шийдвэрээр л бид орсон. Бид бол ÜБХ-ийн шийдвэрээрээ орсон. Түүнээс биш нэг 2-3 хүн яриад ордог. 2-3 хүн яриад гардаг асуудал ерөөсөө биш. Улсын хурлаар орох нэ. Тэгэхээр үгүй ажлаа өгнө шүү дээ. Арсан намын бүлэг одоо яах юм? Арсан намаа яах юм? Буу алаад байгаа юм уу яа? За одоо болчих. Арсан нам итгэл үзүүлэх юм уу?
тэрийг мэдсэн шүү дээ. Бүлэг дээрээ нэгдсэн чанартай байж нэгдсэн байсан. Ер нь 8 сайд Би бол ганцхан юмыг би бол нэг л зүйлийг шаардна. Нэгдсэн байр суурьтай байцгаагаарай. Битээ хагарч бутраарай.